За 2003 оноос хойш Монгол Улсын гавьяа жүжигчин баясгалантайгаа дуулаагүй юм байна лээ. 50 60 хүрчгээд за одоо бид хоёр хамт дуулаа тоглолт хийе гэвэл одоо за та хоёр зүгээр цаашаа зайлах гэвэл хөдөө одоо тий. Та тийм баян хүн үү? Би бол ер нь баян хүн чинь 3 янз байдаг. Сэтгэл оюуны баян, үр хүүхдийн баян, тэгээ Монгол ухаанд бол адгийн баян бол Эд хөрөнгө. Эд хөрөнгө, мал агуурс гэж хэлдэг байхгүй. Таны өсийг харж болох уу? Өнгөрсөн жил энэ иймэрхүү л байгаа. Усаа одоо хэр ургаж байна? Тий, одоо нэг иймэрхүү л ургацсан байж байгаа. Тий. За тэр тэмцлээс хойш та улс төрд одоо орё гэдэг тэр одоо хүсэл зорилго ч гэдэг юм уу? Тэр чигтээ байна уу? Тэгэхээр зэрэг эх орныг хэрвээ ээж гэж тооцох юм бол ээжийн чинь би юм уу байна л. Тэгэхэд надад би дуугаад дуулнаа, би амин хуваа хичээн. Энэ ээжийг эмчирэл янзлдаг юм байгаа үзгээд хайж чатаагүй л байхгүй. За тэгсэн чинь манай шар дэлгүүр дээр ирлээ шүү. 95 оны. Тэгсэн чинь нэг нөхөр л тэндээс гоё. Тэгэл очиод сэрээгээл та яагаад архив гоод байгаа гэсэн чинь зүгээр байл таа л гэж. Дэлхийг эзэлчээ жаахан амарч болд юм байгаа шүү. Тэгэхээр гудамжинд байгаа те. Үнэхээр энэ Улаанбаатар хотыг өөрийнхөө гэр гэж тооцож тэр байж байгаа тэр хүн хүртэл тийм амар агуу гэлж шít. Эгэл даруухан төрхөөрөө орчлон зөөлж мишээсэн эрхэн сэгаад тэнгэрлэг Монголчин говсгүй чүүд минь